Сэрээрээ босоороо өглөөний 7 цаг болсон байлаа. Жингээ үдсэн чинь 89.9 кг бөөм баяр. Шин 7 хоног буюу 4-7 хоногийн дараа 5 дахь 7 хоног дээрээ зорилтондоо хүрч 80 руу орсондоо бөөм баяр боллоо. Ирч хүч дүүрэн хүн өглөөний дасгалаа хийгээд нүсэрдэг нөгөө 400 өсрэлтэй 100-100-аар ороод үндсэн сонголтынхаа дасгалуудаа хийлээ. 80 руу орсон гэсэн чинь нэг л гоё баяр одоо сэтгэл тогтлоод баярлаад ч байгаа юм шиг нэг л хөнгөн өглөөнийхөө дасгалуудыг хийчлээ. За ингээд өнөөдөр жимэнд явах уу, болиолын секцэнд явах уу бүх асуудлуудаа бас шийдэе гэсэн бодолтой. Бөөм бодолд авсан хүн л өнөөдөр жөнгөө өдрийг өнгөрүүллээ. За ингээд сонголтын дасгалуудаа сайхан хийчээд ядралт харьцангуй бага сайхан байлаа. За ингээд гар дээр 15 хөнгөн бас сунаачлаа. За ингээд өнөөдөр өдөр ажил дээр нэлээд сууж хийх ажлууд олон байгаа. За ажил руугаа ингээд гараад шатаар мөн л бас ажил руугаа алхаж гарлаа. За ингээд өдрийн цайны цаг боллоо. Ажил дээрээ гар дээр нэг 15 сайхан сунаачаад хөлний дасгалаа хийчээд ууланд алхах төлөвлөгөөгөө мартцсан байлаа. Инх магчтайгаа ярьж хагаад чингэлтэйчүүдтэйгээ сар болгоны сүүлийн амралтын өдөр ууланд алхахаа чингэлтэй хайрханд алхахаар шийдлээ. За ингээд орой болсон байлаа. Орой ахындаа хоол хийж байгаарэ гэж хэлчихэд ирсэн дүүнер маань бүгдөө намайг дуурайж, би бас тэднийг дуурайж турникэн дээр сунайлаа. Ингээд гэртээ орой ирээд үндсэн нөгөө 400 дээсний үсрэлтэй сайхан хийлээ. За маш олон хүмүүс надад өнөөдөр зөвлөсөн нь жимэнд 85 хүртэл турсныхаа дараа жимэнд явбал чамд дээрээ гэж зөвлөсний дагуу 85 хүртэл тураад жимэнд явахар шийдлээ. Харин бассейныхаа асуудлыг бол эх 7 хоногоос бассейнд яваад эхэлчихье гэж бодож байна. За маргааш ямарч байсан бассейнтайгаа очиж уулзах төлөвлөгөөтэй байна. За ингээд надтай цаашид нэгдэх, хамтрах, жингээ хасах, маш зүү хооллолтоор хамтдаа нэгдээд урагшлах залуучуудаа явуулаас надтай нийлээрэ гэж та нарыгаа бас уриалмаар байна. Онцолж хэлэхэд энэ бүтэнсээ өдөр чингэлтэй хайрханд бас эрэг чингэлтэйчүүд аяны хүрээнд манай чингэлтэйхэн алхах гэж байгаа. Хэрвээ та алхахыг хүсдэг бол бидэнтэй нэгдээрэй гэж таныг бас уриалмаар байна. Чингэлтэй хайрхан бол одоо ойрхон шүү дээ. Бүгдөө автобустай яваад л дэшээ алхаад буцаж ирээд болно гэсэн үг. За ингээд 5 дахь 7 хоногийн эхний өдөр буюу 29 өдөр маань энэ дуусч байна. За би эхний зорилт болох эхний сардаа багтаж 80 кг руу орно гэдэг зорилт маань ингээд 4-7 хоногийн дараа 5 дахь 7 хоногийн эхний өдөр би нэлээд олж бай. 89.9 кг-тай өнөөдөр шинэ 7 хоног эхлүүллээ. За миний зорилт бол 85 кг руу орох байгаа. За 85-аас доошоо оруулцаа манай гэрийг эхнээсээ эсрэг хүчилүүлэх хийж нүүр ам шүрийг бол нүднээс харлаа. Нэг шүрийсэн хүн болохоор тэгэхээр би 85 хүртэл бол үндсэндээ турна. 85 хүртэл тураад жим явъя гэдэг шийдвэрийг бол гаргасан байгаа. Харин усан бассейн сэлэлтийг бол энэ 7 хоног энэний дараах 7 хоногоос бол эхлүүлэх бодолтой байна. За ингээ бүгдөөрэнд нь шинэ гал морин жилийн болон шинэ 7 хоногийн ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. Бүгдөө сайхан амраарай. Баярлалаа. Баярлалаа.